За Сквадрын утгах сүмэндээ анхаарчны шүүхийн эрүүгийн шугуурны нэсний мэддэг. За өнөөдөр хуралдаанаар аймгийн прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 1 цэслээс нар ялцсан хүмүүс үлдэж ирүүлсэн баяр зүгт толгой төрийг хэлтнэ. Нарийн бичгийн дараас эцсээ хэлтгэе оролцогчноо сууж болно. За шугуурдааны эрсдэлтэй холбоотой санал байна уу ялгч? Байхгүй наа. Шүүгдэх шугуурдааны эрсдэлтэй холбоотой санал байна уу? Байхгүй наа. Байхгүй наа? Байхгүй гэсэн үү? Тийм. За шугуурдааныг үргэлжлүүлж дэг танилцуулъя. За шүүх бүрэлдэхүүн танхимд орж ирэх шүүхийн шийдвэрийг үнсэн сонсох үед шүүх хуралдааны танхимд байгаа хүмүүс бүгд бас шүүгд хүндэтгэл үзүүлнэ. За шүүх хуралдаанд оролцогч шүүгд хандаж үг хэлэх мэдүүлэг өгөхдөө суудлаасаа босно. За мөн одоо улсын яллагч оролцогч нар шүүхийн шийдвэрийг үнсэн сонсоход байлцах бөгөөд шүүх хуралдааны танхимд байгаа бусад хүмүүс хуралдааны дэг захиалах шийдвэр захирах төвөрхтэй. За шүүгдэгч шүүх хуралдааны дэг зөрчил танхимаас арга тухай сануулна. Дахин зөрчил гаргаж шүүх хуралдааны танхимаас гаргаж шүүхийн шийдвэр үнсэн сонсоход байлцуулна. За улсын яллагч дэг дахин зөрчил гаргаж зөрчлийн үйлээр шийдгэлээ оногдуулна. За оролцогчдыг ойлгосноо? Ойлгосон. Шүүгдэгчдийг ойлгосноо? Ойлгосон. За эндээс биеийн байцаалтыг чи уншин сонсоод буруу зүрх бичигдсэн зүйлээ хэлээ шүү дээ. Ойлголоо. За 2004 оны 2 сарын 16-ны өдөр Скватер эмнээс Скватер сумд төрсөн 21 настай эрэгтэй тусгай дундуур өсөлттэй барилгын заслал чимэглэл чим мэрэгжилтэй эрхэсэн тодорхой ажилгүй ам бол 3 ээж ахын хамт Скватер эмнээс Скватер сум 2 дугаар өгийн хайлтын задгаа тодд орсон суудаг. За урд өмнө нэрүүгээ хариуцлага хүлээж байгаагүй регистрийн дугаар ээлжээ 0422 1611 хатган овогт инх чаргалын баяр зэгтсэн байна. Зөв үү? Зөв. А буруу зүрх бичигдсэн зүйл байна уу? Байхгүй. Прокурор асуулт тавьласаараа бие мэдээлэлээс. Байхгүй наа шүү. За баяр зөгтөө прокуророос ялах дүнлтийг гардуулж өгсөн үү чамд? Өгсөн. Асан байгаа яа тий? Тийм. За өнөөдөр шүүх хуралдааны шүүгч Баярбаатар даргалан нарийн бичгийн дарга инхчин за улсын яллагч Сэгмэд дарыг оролцуулан хурал хийж байна. Та эдгээр хүмүүстэй гэр бүлийн гишүүн болон шатан төрлийн холбоотой эсвэл тухайн асуудлыг шийдвэрлэхэд ашиг сонирхлын зөрчил байна гэж үзвэл шүүх бүрэлдэхүүн оролцогчдоос татгалзах хэрэгтэй. Танд татгалзах юм байна уу? Байхгүй. За улсын яллагч болон нарийн бичгийн дарга. Байхгүй наа. Шүүгдэгч эрүүгээр хэн шийдвэрлэх тухай үйл заснаар тодорхой эрхэлж үүрэг хүлээдэг ямар эрхтэй ямар үүрэгтэй вэ гэдгийг танилцуулъя. Сонсоод ойлгоод аваарай. Ойлголоо. За ямар хэрэгтэй яллагдаж байгаагаа мэдэх хэрэгтэй. Сонсгосон ялын талаар амар олон бичгээр тайлбар гаргах, баримтчилт гаргаж өгөх, нотлохоор шалгуулах хүсэлт гаргах хэрэгтэй. За мөн одоо шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзах, өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах, амар эсвэл бичгээр чөлөөтэй харилцах, шүүхийн шийдвэр үйл ажиллагаанд гомдол гаргах юм хэрэгтэй. Ойлголоо. За үүрэг нь болохоор шүүхийн дуудлаараа хүрэлцэн ирнэ. Шүүхийн шийдвэр хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Эрүүгээр хэн шийдвэрлэх ажиллагаа саад учруулахгүй байх. Шүүх бүрэлдэхүүн оролцогчдоос татгалзах, шүүх хуралдааны дэгийг шахах үүрэгтэй. Үүргээ ойлгосноо? Ойлголоо. За та тусгай дунд боловсролтой ихээр бичиг үсэг бол мэднэ тийм ээ? Тийм. Шүүх хуралдаанд өмгөөлөгч авах уу? Яах? За авахгүй гэж байгаа юм байна. За өнөөдөр шүүх хуралдааны явуулахдаа эхлээд улсын яллагч ялах дүнлтийн үншин сонсгоно. За шүүгдэгч мэдүүлэг өгвөл шүүгдэгч мэдүүлгийг сонсно. Ингээ хавцлаг цугларсан бичгийн нотлохоромтыг шинжилэн судлах дараалал явуулна. За улсын яллагч өнөөдрийн шүүх хуралдаанд гэм буруугийн ямар байр суурьтай оролцож байна? Шүүх хуралдаанд ямар нотлохоромтыг шинжилэн судлах? Шүүх хуралдаанаар хилцүүлэхгүй байх, нотлохоромтоос асуулах санал байгаа бол хэлье. За шүүгдэгч баяр зүгт толгойн эргийн шүүх хуралдаанд шүүгдэгчийг гэмт хэрэгүүлсэн гэмбруудад тооцоолж ялах байр суурьнаас оролцсон. За нотлох харамтын хувьд бол ялах дүнлтийн авсалтнаас нотлох харамтыг шинжилэн судлаж оролцсон. За шинээр гаргаж өгөх нотлох харамт бол байхгүй. За шүүгдэгч баяр зүгт шүүх хуралдаанд гэм буруугийн ямар байр суурьтай оролцож байна? Шинээр оролцох баримт байна уу? Байхгүй. За ямар байр суурьтай оролцож байна? Өөрийн гэм буруугаа хүлээж гэнэ үү, хүлээхгүй оролцож байгаа юу? Хүлээн зөвшөөрч байна. За шүүхийн хилцүүлгийг улсын яллагч ялах дүнлтийн үншин сонсгоно гэлнэ. За шүүгдэгч төр сууж Ялах дүнэлт ялагдаж баяр зүгт толгодох хэргийн талаар Сквадрын аймгийн прокурорын газрын хэрүүртэн мөрдмөс
авах хяналтын бүрхэр цэгмэд бий 2025 оны 4-р сарын 2-ны өдөр эргүүлэн тусгай ангийн 17 2 дугаар зүйлийн нийтлэх засвар 90 хэрэг үсч ялгчаар татсан баяр цогцод толгодох 253 705 дугаартай эргэн хэрэгт тусгай ангийн цагдийн газрын мөрдмөц засгийн мөрдөх цагдаагч гэрэл додон мөрдмөцөлтэй ажиллагаа явуулж 2025 оны 5-р сарын 13-ны өдөр шүүх шилжлэх санал гарын хяналтанд өрүүлснийг мөн өдөр хүлээн авч хянаад тэмдэглэн ялагдагч баяр цогт нь 2025 оны 3-р сарын 18-наас 19 шилжүүлсэн Сүхбаатар аймгийн Баруун Урсын 7-р дэвсгэрт байрлах Монгол Ардын намын байрны урталт иргэн алдар баярын эзэмшлийн Samsung A15 маркийн гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч хохирогч алдар баярт 441,530 төгрөгийн хохирол учруулж дээрэмт гэмт хэрэгүүлсэн болох нь мөрдөн шилхайшаар цугларсан дараах нотлох харамт өдрөл тогтоогдож үүнд хохирогч алдар баярын мэдүүлэг хавц хэргийн 9-10 дугаар хуудсанд тохирогч алдар баярын дахин өгсөн мэдээлэл хавц хэргийн 13-аас 14 дугаар хуудсанд гэрч гээ мөнхөрдний өгсөн мэдээлэл 17-аас 18 дугаар хуудсанд гэрч ган баярын өгсөн мэдээлэл хавц хэргийн 21-аас 22 дугаар хуудсанд хөрөнгөний үнэлгээний бор үнэлгээ компани 2025 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 25.02.63 дугаартай дүгнэлт хавц хэргийн 32-аас 36 дугаар хуудсанд ялагдагч баяр цогтын мэдээлэл хавц хэргийн 55-аас 58 дугаар хуудсанд бол цугларсан байна. За ялагдагч баяр цогт нь хохирогч алдар баярын эзэмшлийн Samsung A15 маркийн гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар алдар баяр 441,530 төгрөгийн хохирол учруулсан байх тул ялагдагч баяр цогт толгодох хэргийг ялгах төгөлтэй шүүх шилжүүлэхээр шийдвэрлэв. Эрүүл хэвлэл хуулийн 32 ард дугаар зүйл нэгтгэх засгийн удирдлага болон тогтоох нь ялагдагч баяр цогт нь 2025 оны 3 дугаар сарын 18-аас 19-ний шилжүүлэн Сүхбаатар аймгийн Баруун Урсын 7 дугаар дэвсгэрт байрлах Монгол Ардын намын байрны урталт иргэн алдар баярын эзэмшлийн Samsung A15 маркийн гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч хохирогч алдар баяр 441,530 төгрөгийн хохирол учруулсан гэмтрийг эргүүлэн тусгайгийн 17 2 дугаар зүйл нийтлэх засгийн зөвлөлөөр тогтоосоогоо ялагдагч баяр цогт толгодох 253,705 дугаартай эргэн хэргийг арайлын дагуу Сүхбаатар аймаг Тусан дундаа хашааны шүүх шилжүүлсүгэ ялгах төлөвлөсөн хяналтын бүрхэр бэсгэмэд. За босноо шүтгч. Ялгах төлөвлөлтийг ойлгосноо. Тий. Өөртөө гардуулж өгсөн ялгах төлөвлөлтөд тохирч байгаа ойлгомжгүй тайлбарлах зүйл байна. Байхгүй. За шүүх хурлаар мэдүүлэг өгөх үү? Үгүй. За улсын ялгагч асууж тодорхойлох зүйлээ асуу. За улсын ялгагчийн зүгээс таны эрүүлийн тусгай ангийн 17 2 дугаар зүйл заасан буюу бусдын идэх хөрөнгийг дээрэмт гэмт эргүүлсэн гэж ялгах төлөвлөлтөд шүүх шилжүүлсэн байна. За гэмбруу дээр маргаж байгаа зүйл байна уу? Байхгүй. Хохирогчд хохирол төлбөр барагдуулсан уу? Барагдуулсан. Одоо чи Сүхбаатар суманд амьдарч байгаа юу те? Тийм. Өөр төлгөөш өгч. За өөрийн гэмбруу дээр ямар дүгнэлт хийж байна? Гэмбуруутаа хүлээмж шүрч. Өөрөөр нь зөв зүйл хийсэн гэж үзэж байна уу? Буруу зүйл хийсэн гэж үзэж байна? Буруу зүйл. За очирсан хохирлыг буцаад уцааг бид өдлөр гэсэн юм байна тийм үү? Тийм. За өөр асуултаа нүсэл байхгүй бичгийн болохоор тийм юм хэлсэн. Байхгүй наа. Шүүгдэгчийн хувьд бол гэмрүү дээр марахгүй байгаа учраас ялгах төлөвлөлтийн авсралтын засны алтхаар нэг шинжилгээ судлуулсан тооцоолох саналтай наа шүүгч. За баяр цогтын зүгээс хавц тэргээс уншиж судлуулах тодруулах зүйл байна. Байхгүй. За шүүгээ хилцүүлэх талууд нэмэх санал хүсэл тайлбар байна. Байхгүй наа. Шүүгдэгчтэй байна. Байхгүй. За шүүгээ хилцүүлээд дуусах гэмбуруугийн асуудлыг хэлчихнэ. Улсын ялгагч дүнтэй танилцуулъя. За шүүгдэгч баяр цогт нь хохирогч алдар баярын эзэмшлийн гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч хохирогч алдар баярт бол 441,530 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгүүлсэн болох нь хэрэг цугларсан алт харамтуудаар бол нотлогдсон тогтоогдсон учраас шүүгдэгчийг эрүүлийн тусгай ангийн 17 2 дугаар зүйл нийтлэх засгийн гэмт хэрэгүүлсэн гэмрүүт тооцоолох саналтай байна. За хохирогчийн зүгээс бол нэхэмжлэх хохирол гомдол санал байхгүй сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэдгээ болоод мөрдөн шилжих ажиллагааны явцад дурдсан байдаг. За хэрэгт бол хураагдсан зүйл бол байхгүй. За шүүгдэгчээс хэрэгжин шилжих ажиллагааны зардалтай холбоотой гаргуулах зардал бол байхгүй байна. За гэмөргийн талаар хэлцэл байна шүү хуралдаан шийдвэр гаргах гэж байна. Байхгүй. За талууд гэмөргийн талаар маргаагүй учраас хуралдааны үргэлжлүүлнэ. За баяр цогт нь 2025 оны 3 дугаар сарын 19-ний шөнө за иргэн алдар баярт хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар
Түүний эд хөрөнгө болох гар утсыг дээрэмдэх гэмтрийг үйлчлэн болох нь хавцлыг давагцсан бичгийн нотлох хөрөмтүүдээр тогтоогдож байна. Иймээс шүүгдэгч баяр цогтыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 1 хэсгээс гэмтрийг үйлчлэн гэм буруутай тооцох шийдвэрийг шүүхээс гаргаж байна. За аймгийн прокурорын газраас зөвлөж ирсэн хэргийн зөвчлөл тохирсон байна. За тэрээр алдар буюу утсыг биетүүдэд буцаан өгсөн учраас энэ тогтоолоор бол шүүгдэгч баяр цогтод бусдад төлөх төлбөргүй өндөрдөж байна. За ингээд гэмбуруутай тооцсон учраас эрүүгийн хариуцлага оногдуулах асуудлыг хэлсэн. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын тарах дүгнэлтэд танилцуулъя. За шүүхийн шүүгдэгчийг эрүүгийн тусгайг 17 дугаар зүйлс гэмтэргүүлсэн гэмбуруутай тул тооцсон. Учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. За шүүгдэгчид болвол бусдад төлөх төлбөргүй дээрсэн гэмбуруу дээр маргаангүй байгаа учраас эрүүгийн тусгайг 17 дугаар зүйл нэгтгэх зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар зөрчих эрхийг хязгаарлах. За зөрчих хязгаарлалтын ялын бүсийг шүүгдэгчийн орчин суугын газар буюу Сүхбаатарын аймгийн Сүхбаатар сумын нутгийн төсвөөр тогтоох саналыг бол гаргаж байна. За эдмэрийн баримтаар хороогдсон зөвлөгөө за хэргийн хэмжээнд тайлбарын зардалтай холбоотой гаргуулах зөвлөгөөийг нэмж дурдъя. За шүүх хурлын завсар шийдвэр гаргах гэж байна. Баярцагтаа хэлэлцүүлээ нь эцсийн болгож. Би өөрөө яг энд өршин суудаг хүмүүстэй болохоос хотод өөрөө ажил хийдэг юм. Улаанбаатар хотод. Ажиллана л. За. Тий. Тэгээд одоо хотод оршин суудаг, төр оршин суудаг газрын хаяг юм чи ирсэн юм уу? Тэрийг сая би ихчлөө ирсэн чи хөөцөл дийлгээд ихсэлтэй. Хөөцөлтэй. За одоо шүүх хурлаанд дээр гаргаж ирсэнгүй шүү дээ, тий? Тэгэхээр шүүх хурлаан шүүх шийдвэр гаргахдаа хөтлөг давтсан бичгийн нотлох хөрөмтийн хүрээнд шийдвэрээ гаргана. За шүүх хурлаанд түр завсарлаа.